Нийгэмд тулгамдсан үйл явдлыг нийтэд мэдээлэх нь сэтгүүлчийн үндсэн үүргийн нэг. Өдөр бүр болж байгаа олон үйл явдлыг сургаар биш их сурвалжаас таамгаар биш баримтаар баталгаажуулах нь миний үндсэн зарчим. Эгэл хүмүүстэй уулзаж тэдний түүхийг сонсох нь миний ажлын ололт. Энэ л миний ажил, миний амьдрал. Бид хатгалцсан хариу авдаггүй. Хүн бүрээ олж чадахгүй мэдээллийг танд хүргэнд халуун цэг дээр нь очиж тэдгээр түүхийг танд мэдээлэх болно. Би сэтгүүлч Баццэг бодит байдал сурвалжлагыг танд мегмар гараг бүр хүргэнэ. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд яг энэ дуу чимээ, орчны дуу чимээгээр энэ хороо ертөнцийг төсөөлдөг. Ном бол ертөнцийг харах цонх гэж бас ярьдаг. Харин тэрхүү ертөнцийг таньж мэдтээ энгийн хүмүүс зүгээр л унших эсвэл харахад хангалттай бол харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бариал ном эсвэл сонсдог номоор эсвэл өөрсдийн дуу сонсож байгаа энэхүү дуу чимээгээр энэ ертөнцийг төсөөлдөг юм. Иймийн тулд өнөөдөр бид харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ном тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд боловсролын яамнаас нийлүүлсэн гих харааны бэрхшээлтэй хүмүүсийн дээсэ форматын номын талаар бодит байдал сурвалжлагыг танд хүргэнэ. Үүгээрээ бид өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн өсөж байгаа боловсрол эзэмшиж байгаа тэр орчин ямар байгааг хүнтэйг зорж байна. Анхаарлаа хандуулж байгаа танд баярлалаа. Бодит байдал танд өгч байна. Энэ хурам эхлэх аргыг одоо хүүхдэд яаж сургалтанд оруулах вэ? Энэ сургуульд байгаа мөртлөө чанартай боловсрол гэдэг эзэмшиж чадчихна уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тодорхой шаардлагатай нөхцөл байдал үүсвэл яам энэ дээр үзлэг шалгалт хийнэ. За энэ бол яг учиргүй нотлоод байх ч зүйл биш. Ерөөсөө л амьдрал дээр байгаа асуудал. Бидний харж байгаа эдгээр дивидений өртөг 50 сая төгрөг, нэг бүрийнх нь үн 1-4 сая төгрөг. Ийм өртөг бүхий эдгээр сонсдог номуудыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуульд нийлүүлсэн юм. Сургуулийн захиргаа ийм агуулга бүхий номыг өсвөр насныханд уншуулахгүй гэдгийг мэдгэлээ. Өсвөр насныханд турах тухай, хуурам эхлэх тухай зааж болохгүй гэж үзсэн тул дээсэ форматын сонсдог номуудыг задлаачгүй, бас ашиглаачгүй гэж мэдгэлээ. Харин 9-р ангийн бариал номуудын зардал мөн л 50 сая төгрөг. Гэтэл энэ жил тус сургуульд 9-р анги байхгүй, угтаа бол төсөөс мөнгө зарцуулаад хэвлүүлэхдээ хэрэглэгч болох 116 дугаар сургуулийн багш нарын саналыг авсан бол одоо 100 сая төгрөг ийхүү хог болохгүй байлаа гэж байгаамаа. За одоо яг энэ 32 дизайн ном одоо бидэрт өнгөрсөн жил одоо яамнаас төсөөлсөн одоо мөнгөөр хийгдсэн энэ 32 дизайн номыг өгчлөө л дөө. Тэгээ бид нар бол энэ номнуудыг одоо хүлээж авах боломжгүй байна. Ерөнхий боловсрол олгож байгаа энэ сургуулийн хичээлийн хөтөлбөр агуулганд ерөөсөй таарахгүй байгаа. Тийм учраас одоо буцааж өгье гэсэн хүсэлтийг бид тавьж байгаа. Тэгэхээр энэ номнуудын сэдвүүдийг одоо та бүхэн харж байна. Одоо энэ хурам эхлэх аргаар тийм ээ. За энэ одоо ошоо бясалгал. Энэ Хиллари Клинтоны миний амьдралын түүх. Миний гайхамшиг туралд 60 кг-жин хасах цогц систем энэ төр гэдэг. Тэгэхээр энэ номнуудыг бид нар одоо ямар хичээлээр, ямар агуулгаар одоо бид нар энийг чинь одоо хүүхдэд сонсгох юм бэ? Одоо тэр хичээлийг зааж байгаа хүмүүсийн саналыг ажлын хэсэгт нь оруулаад ч юм уу ингэж ажиллах боломж байгаагүй юу? Жишээ нь одоо нөгөө бариалаар хийлцэн 3 ном 9-р ангийн хүүхдийн сурагч юм билээ л дээ. Энэ жил тэдний 9-р анги байхгүй ч. Тэгээ нэг тоосон дарагдсан ном. Тэгээ тэр нь бас дахиад 50 сая ихэд юм ярьж. Тийм хараа. Тэгээ нодлон бол 9-р анги байсан. Ерөнхийдөө штэ бид нар бол зүгээр боловсролын яамд юу гэж хачижсэн тэр нөгөө 15 онд нөгөө санамж шиг байгуулахад энэ хүүхдүүдийн сурагчийг бариалаар байх ёстой шүү гэдэг хүсэл тавьж исэн. Тэгээд бид нар бол тэр үедээ нэг номыг 15% хэвлэе гэсэн хүсэлтийг тавьж исэн байхгүй юу? Хүртээмжийн тэгээ боловсролын яам энэ саналыг мань аваад юу гэсэн бэ гэхээр за та нарын саналыг авлаа. Бид нар энэ ажлыг шатараалж цааш нь үргэлжлүүлнэ. Нэгэнд их бэлтэж байгаа юм чи бид нэр 45-аас 60% гэж яаж байна. Ер нь 116 биш бас энгийн сургуульд нөгөө сул хараатай хүүхдүүд байдаг л да. Тэд нар ч гэсэн хүртээмжээ бодноо. Тэгээд ямар ном сонгох хэдэн хувь хэвлэхээ энэ боловсролын яамны бодлогын асуудлаа. Бид нар энийг шийднэ. Та нар бол төрийн бас байгууллага одоо эрхийн асуудлыг ярьлаа, ном сургууч байх ёстой гэлээ бид нар хүлээж авлаа тий. Тэгээд тэд нарыг тавьжсэн. Одоо бидний тавьжсэн нөгөө тухайд боловсролын яам тавьжсэн нөгөө төслийг ч үтсэн болно. Бид нар өөрсдөө нэг номыг 15 хэвлээл гэсэн санал тавьжсэн.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн захирал эмэгтэйг ийм хүн мэдээлэл өгөхөөс өмнөхөн Монголын хараагүйчдийн үндэсний холбооноос хэвлэлийн баг хурал хийсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29 төр сургуулийн сурагчид мэдээлэл хийсний дараахан Монголын хараагүйчдийн үндэсний холбооноос ийм хэвлэлийн баг хурал зарласан юм а. Сурагчид сурах эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа тул сургуулийн захирлыг солихыг шаардсан, хараатай хүн захирлаар ажиллаж чадахгүй байгаа тул ийм шаардлага тавьсан гэх. Нэмээд харааны бэрхшээлтэй сурагчид мэдээллийн технологитой хүлнүүлүүлэн алхаж мэдээлэл авах хэмжээний боловсрал авч чадахгүй байгаа гэж тэд мэдгдсэн. Иймийн тус салбарын сайдыг огцрохыг шаардаж байгааг нь. Энэ сургуулийн удирдлага өөр асуудлаа мэдэхгүй хүн тэнд байгаа болохоор яг нөгөө холд нь орж одоо яг гүнд нь орж сургуулийн чанарыг сайжруулахад юу их юм гэдгээ мэдэхгүй зүгээр нөгөө дээгүрнэл наагуурналгүйгээд ингэж бид нар ойлгосон байхгүй юу? Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль гэхээр яагаад харааны бэрхшээлтэй захирал байх ёстой вэ гэд Монгол Улсын айлч хууль дүрм журман дээр энэ бол хүнийг хараатайгаар нь ялгуурлан гадуурч байгаа. Би энэ дээр зүгээр нэг юм хэлчихье. Ер нь мэдээж энэ багш нартай бид нар удаадараа ингэж хамтарч ажиллахад оролдсон шүү дээ. 2004 3 онд анж хараагүй дүүлийн хүүхдийн сургууль цуг байсан. Тэр үед Монголын хараагүйчдийн үндэсний холбоо төр засагт бас асуудал тавьж үсэн тэмцэл зарласны үтэн дээр хараагүй дүлий гэдэг шал хоёр өөр бэрхшээлтэй хоорондоо одоо нөгөө харилцан ойлголцож чадахгүй те ийм хүүхдүүд бол тус тустай байх ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа салгасан. За тэгээд тэрнээс гош боловсролын яам бодлогоо бариад одоо удаа дараалан багш нарыг болол өөртөө ингээд томилоод солиод ирсэн. Тэгээд тэр үеэс хойш өнөөдөр 10 хэдэн жил болоход сургуулийн чанар сайжирсан юм. Сайжрал гарахгүй байгаа хгүй юу? Одоо би тусгай хэрэглээний зүйлгээд ярьж шүү дээ. Барайл компьютер гээд байна, барайл бичгийн машин гэдэг маш олон тусгай хэрэглээний тоног төхөөрөмж ингээд дэлхийн нийтэд гараад ингээд явцсан байна. Гэтэл яг тэр сургуулийн чанартай боловсрол хүртэг орчныг бүрдүүлэх тал дээр ахиж гарахгүй байгаа. Өнөөдөр тэр сургуулийн компьютерийн багшийг та нар очоод тэр хүүхдүүдээс нь асуугаарай. Яг тэр нөгөө хараагүнд компьютер заах хэмжээний чадвартай мэдлэгтэй багш байна уу? Уучлаарай, байхгүй. Өөрөө мэдэрж иж тэрийг заан ойлгох. Нөгөө бид нар хараагүй асуудал дээр хараагүй хүмүүс мэрэгжилтэн үнэн бид нар амьдралаараа туулсан хүмүүс ахгүй юу. Тэгээд холбоо нэгдүгээр одоо дэлхийн нийттэй айгүй сайн харьцаж ажиллаж байгаа учраас хаана ямар технологи дэвшил те юу гараад байгааг бид нар мэдчихэл байна л да. Тэгэхээр бид нар бол удаа дараа ингээд сургуультаа өнөөдрийг хүртэл яах та одоо ингээд аль болох боловсролын ямаар дамжуулаад та нар тийм тоног төхөөрөмжийг аваач ийм юм хийгээч энэ сургуулийн орчныг сайжруулаач гэж бодлогын нөлөөлөд байгаа. Тэгээ өнөөдрийг хүртэл сургууль холбоорын оронд ямархуу харьцаа яваад байна гэхээр яг тийм нарийн хамтарсан ажиллагаа явж чадахгүй байхгүй. Тэр ингээд те хараагүй хүнээр захирал тавина энэ гэсэн шаардлагыг тавиад одоо ингээд гэвгэн тийм юу хэвлийн баг хурал. Хэвлийн баг хуралд оролцсон багш бол яг тухайн үед өөрөө хичээлтэй байсан шүү дээ. Тэгэл хичээлээ орхиод ангид эзэнгүү хүүхдүүд үлдээгээд сургуулийн менежерт хэлээл ингээд хэвлийн баг хуралд явчихсан байгаа юм. Тэгэхээр би бол одоо бүр гайхчин л да яагаад одоо сургуульд хэлэхгүй ингээд сургуулийн үйл ажиллагааг ингэж бүснүүлж байна. Яг тухайн үед бол манай сургуулийн хичээл сургуулийн үйл ажиллагаа яг хуваарийнхаа дагуу 50 одоо ингээд сургалтын үйл ажиллагаа хэвэн явагдчихсэн шүү дээ. Багш оролцсон юм байна. Тийм, нэг багш оролцсон байна. За захирлыг өөрчлөх тухай асуудлаар бол хараагүй хүн ерхий усрлын одоо тусгай сургууль буюу хараагүй хөгж сурч байгаа сургуульд захирал байх ёстой гэсэн ийм үндэслэл шаардлага бол хууль тогтоомжид заасан зүйл бол байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ захирлыг бол ийм үндэслэлээр чөлөөлөх хууль зүйн зохицуулт бол байхгүй. Хоёрдугаарт одоохондоо энэ сургууль нийслэлийн өмчийн сургууль орон нутгийн өмчийн сургуулиудын захирал цэцэрлэгийн эрхлэгчдийг бол боловсролын хууль тогтоомжид заасны дагуу тухайн шатны засаг дарга томилго чөлөөлөх эрхтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ бол нийслэлийн засаг даргын бүрийн эрхэд хамрах зүйлээ гэж. Ер нь таны хувьд бол яг ямар шаардлага тавьж хэвлэх байгаа юм бэ? За анх хэвлийн баг хуралд бол би ямар нэгэн шаардлага тавья зорж бол өмнөөс бэлдээгүй штэ. Үндэсний холбоо хэвлийн баг хурал зарласан холбоонд бол хүүхдүүд бичиг хүсэлт өгсөн байсан тий. Тэгээд тэрний үндсэн дээр зарласан. За сургуулаас төлөөлөл ирээч гэсний үндсэн дээрээс одоо би очсон. За хэвлийн баг хурал хийсний
Дараа бол за хэвлэлийн баг хурал дээр бол би багш ажилчдын талаар ярьсан те. Энийг бол бас мушгиж байна. Буруугаар ярьж байна. Яг хүүхдүүд энэ хоёр яагаад зөрчилдсөн бодитоор баримтаар нотол гэж одоо өчигдөр бас намайг хэлж л байна л да. За энэ бол яг учиргүй нотлоод байх ч зүйл биш. Ерөөсөө л амьдрал дээр байгаа асуудал. Тэгэхээр энэ яам тамгын газар ч байдаг юм уу, мэрэгжлийн байгууллагууд ирээд шалгахад бол хаяандаа бол одоо үр дүн харагдах байхаа гэж би бодож байна. Нэгэнт сургуулийн захирлыг ажиллаа өг гэж шаардсан тул 116 дугаар сургуулийн захирал эмэгтэй хараагуйчдын холбооны хэвлэж боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас нийлүүлсэн сургагчийг дэлгэн тавьсан нь нэ. 9-р ангийн барай сурах бичүүд нь 50 сая төгрөг. Харин Дэзи Парматын сонсдог ном 32 ширхэг нь 50 сая төгрөг болжээ. Задаргааг нь авч үзье. Тэгэхээр энэ яг би бол ингэж хэлж байгаа. Хараагуйчдын холбоо сургач хийж болно. Энийг бол бид нар үгүйсгээгүй. Хамгийн гол нь хэрэглэгч нь энэ сургуульд сурж байгаа хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэ сургуулиас санал аваад за бид нар одоо ингэ сургач хийх гэж байна, хэвлэх гэж байна. Тэгэхээр танаа сургуульд нийт яралтай хэдгээр ангийн ямар сургачийг бид нар эхний ээлжиндээ хэвлэх вэ? Хэдэн ширхэг шаардлагатай байна вэ гэсэн санал авцсан бол бид нар өнөөдөр яг энэ хичээлийн жилд хэрэглэгдэх нэн шаардлагатай сургачгуудыг хэвлүүлээд авцсан бол одоо энэ сургачийн өгөөж ирсэн тийм хүүхдүүд бүгд номоо хэрэглээд сургачтай ингээд баяр баясгалантай хичээлээ орох байсан. Гэтэл нөгөө санал аваагүй энэ жил манайх нөгөө 12 жилийн тогтолцоонд орсон энэ анги алгасалтаар энэ жил яг манай сургууль 9-р анги байхгүй шүү дээ. Тэгээ энэ сургачгууд өнгөрсөн хавар ирээд хичээлийн жил бараг дуусчихад ирсэн байхгүй. Тэгэхээр өнгөрсөн жил 9-р ангийн хүүхдүүд энийг хэрэглэх боломж гараагүй. Хичээлийн жил дуусчихсан. Тэгээ энэ жил одоо энэ сургачгууд маань яг бүтэн одоо ингээ хатгалагдчихж байгаа байхгүй. Хүүхэд хэрэглэх боломж байхгүй юм чинь. Одоо ингээд жил хадгалаад эх жилийн харин 9-р ангийн хүүхдүүдэд одоо хэрэглэх юм байна. Тэгээ тоош ирэхгүй үед бол дэндүү олон ирсэн. Уул нь бол одоо яг нөгөө энэ жилийн одоо 9-р анги байлаа гэхэд энэ 9-р ангид хэдэн хүүхэд байгаа. Тэгвэл энэ хүүхдүүдэд яг хүртээмжтэй тэр үлдсэн тоонуудад өөр ангийн өөр сургачууд хэвлэгдсэн байвал бид одоо үнэндээ баярлаж авмаар байлаа. Яг энэ сургачдыг одоо хэвлэхдээ боловсруулж байхдаа танахаас уг нь одоо санал аваад багш нар ажилдаг ч юм уу 29 дээр бол багш нар нь өөрсдөө номоо бичиж байгаа гэдэг зүйлийг ярьж байна л да. Ийм зүйл, ийм процесс явагдав. Ерөөс бид нар ийм сурах хүчийг хэвлэх одоо 100 сая төгрөгийг энэ хараагуйчдын холбоо авч байна энэ тэрийг бол үнэндээ мдээгүй шүү дээ. Манай сургуульд ердөө хэлээгүй. Тэгээд хэвлэхтэй ч гэсэн бол санал авчихл байсан байхгүй. Тэгээ бид нар бол 1-ээс 10 дугаар 12 дугаар ангид үздэг нийт 77 номынх нь нэрсийг гаргаад өгчээсэн байхгүй юу. Энэ номыг хэвлээгээд тэр дундаас 9-р анги гэдэг боловсролын яам сонгосон юм байна. Тухайн үед бол 9-р анги байсан. Тэгээд бас нэг харамсалтай юм болсон л да бид нар 3 сар тэвэлжээд сургуульд аваад өгсөн чи сургууль маань энэ боловсролын яамны зөвшөөрөл илээгүй наатгаж авахгүй буцааж ав тэ энэ төргээ тэгээд нөгөө боловсролын яам зөв бид нарт хэлээд сургуульд аваад өгчөөр их аваад өгсөн чинь энийг бол авахгүй албан ёсоор хариу ирээгүйгээд тэгээ бас 2 байгууллагын дунд ийм юм болоод 1 сараа бид нар алдсан. Захирлыг огцорхыг шаардсан холбоо ном хэвлэгтээ хэрэглэгч танлын саналыг аваагүй тул 100 сая төгрөгийн өртөг бүхий номуудыг ашиглах боломжгүй гэж мэдэгдсэн захирал. Хоосон танхимд ганцаар суух эмэгтэйг саран төгсгөн тэрээр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн багш. Ийхүү ганцаар суугаа багш Монголын хараагуйчдын үндэсний холбооны зарласан хэвлэлийн баг гуралд сургуулаа төлөөлөлд оролцчихсны төлөө хичээл заах сурагчдаа алдсан гэлээ. Ингээд нээлттэй хичээл заа гэсэн миний хуваар байсан. Яг энэ цаг дээр 11-ээс 11:40 хооронд. Тэгээ би ингээд соёл судлалын хичээлээр ахлах ангид нээлттэй хичээл заах байсан. За энэ үнэлгээний юунууд бол энэ наадаг зураг барайл тэмдэглэгээтэй юм юунууд өгөх энтертэй. За тэгээд энэ ингээд Монголын одоо төрийн 9 их билгийг тайлбарлаад соёлын дурсгал болох талаас нь тийм үү. Гих мэтэр ингээд хичээлээ бэлдсэн багш нь. За тэгтэл бол өнөөдөр манай захирал их зул захирал бол хичээлийг одоо сургуульд мэдгүй байна. Энэ сургуулийн захиргаанаас л баг. Хүүхдүүдэд ахлах ангийн хүүхдүүдэд сургуулаа танилцуулна гэдэг ингээд дагуулаа явсан байна. Тэгээ миний хичээл дээр хүүхдүүд маань орж ирсэнгүй. Би тэгээ 40 минут одоо яг ангидаа суугаад хүлээж ийн. Хонх дуурайгаа завсарлахаар би одоо эндээс гарья гэж бодоод ингээд хүлээгээ сууж байгаа.
Тэгээ яа гинт одоо ингэж хүүхдүүдтэй гинт одоо юм шиг сургуулаа танилцуулах ямар шаардлага гарав? Аль эсвэл миний хичээл нээлттэй хичээл зааж яхад яагаад хүүхдүүдийг оруулж ирүүлсэнгүй? Янз бүрийн бодол бас төрж л байна л да. Тухайн багштай нас сая уулзсан л да бас ингээд яг миний хичээл дээр одоо суух байсан хүүхдүүдийг оруулж ирсэнгүй юм танилцах юм хэлээ. Энэ нь бас намайг нэг юм хягч байгаа юм үйлдэл гэж харж байна гэд нэлээд сэтгэлээр унсан байдалтай байна. Тэгэхээр энэ дээр бас ямар байр суурь? Гэхдээ одоо тэр хүн чи хичээлэл орох хэрэгтэй биз дээ. Уул нь бол багш хүн. Тэгээд саран төгс багшид бол сургуулийн захиргаанаас ер нь хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаач гэсэн одоо шаардлагуудыг бол тавьдаг. Үнэхээр өөрөө бол бас хичээлийн бэлтгэлийг тийм сайн хангалттай хангаж бол ордог багш бол биш ээ өмнөд ихэд. Багшийн хувьд бол бусад манад чинь өөр харааны бэрхшээлтэй багш нар байна шүү дээ. Тэгэхээр эдгээр багш нар бол туслах багшгүй ингээд өөрсдөө бусад багш нартайгаа хамтраад одоо сургуулийн бичиг баримтаа хөтлөх, хичээлийн хэрэглэгдэхүүн бүх юмаа хийдэг, хөтөлбөр төлөвлөгөө хийдэг. Саран төгс багш бол туслах багш авч ажилладаг. Ер нь бол тэр хүнд багшаар ажиллах бүрэн болцоог сургуулиас хангаж өгдөг. Хөдөлмөрийн хуулиар бол богиносгосон цагаар харааны бэрхшээлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллах ёстой. Яг тэрнийхэн дагуу бид нар энэ хүмүүсийн ажиллах цагийн хуваарийг хүртэл гаргацсан байна. Ийм асуудал өрнөсний дараа бид сургуулийн захиргаанаас сурагчид ямар орчин сурч байгаа, ямар ном сонсох хүсдэг талаар нь тодруулах хүсэлт тавилаа. Гэвч инх цул захирал өрөөндөө хичээлийн цагаараа оруулаад суулгачихсан байсан сурагчдаасаа яриа авахыг зөвшөөрсөнгүй. Энэ хуурам эхлэх аргыг одоо хүүхдэд одоо яаж одоо сургалтанд оруулах вэ? Энэ сургуульд байгаа мөртлөө чанартай боловсрол гэдэг эзэмшиж чадчихна уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тодорхой шаардлагатай нөхцөл байдал үүсвэл яам энэ дээр үзлэг шалгалт хийнэ. За энэ бол яг учиргүй нотлоод байх ч зүйл биш. Ерөөсөө л амьдрал дээр байгаа асуудал. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд өнөөдөр 100 орчим хүүхэд ерөнхий боловсрал эзэмшиж байна. Харин тэдгээр хүүхдүүд сурах орчноо хэрхэн дүгнэж байгаа юм? Тэд ямар ном уншихыг хүсдэг вэ гэсэн асуултад хариу авахыг хүссэн боловч сургуулийн захиргаа хоригдсан тул манай сурвалжлах багийн өмнө нь авсан ярилцлагыг одоо та бүхэнд үзүүлье. За жишээ нь нэгт юу вэ гэвэл бид нарт барайл одоо сурах хичгийн хөрөлцөө байхгүй, хөрөлцөө гэж угаасаа байхгүй. Тэгээд барайл хүүхдүүд кириллээр ном өгж гинэ гэдэг чинь харахгүй нэг хадны өмцгсэж за энэ зургийг хар гэж байгаа тэгэл нь ижлэхэн байгаад юм л та. Тэгээ ер нь хүүхдүүд бол бор зүрхээрэл хүнээр уншуулж яриад юугаа хийж гин, хичээл даалгавраа хийж гин. Нөгөө талаас гэх юм бол одоо техник технологи хүчтэй 21-р зуунд бол бид нэр компьютер болон бусдад одоо техник технологитой сайн харилцаж чадахгүй. Харин одоо харааны бэрхшээлтэй олон арван сурагчдыг нийгэмд төлөөлж авьяаслан монголчууд нэвтрүүлэгт оролцсон сайхан цэцэг охины тухай. Охин 15 настай, ном унших дуртай. Хороод ирэх юмсын мөн чанар, амьдрал ямар байдгийг номноос олж мэддэг тул түүний харах нүд нь олддог юм. Барайл ном гэж байдаг. Тэр барайл ном болохоор нэг их биш. Гэтэ ямар ч гэсэн хүнээр уншуулдаг ч юм уу эсвэл сонсдог ч юм уу яаж иж байгаа л номыг бол уншчихдээ юм аа. Зургийн амралтаарч 340 ном уншсан. Яа дуртай. Тэгээд бол бид нар шиг хүмүүс нөгөө тусгаарлал мэдээлэл байдаг учраас ном уншаад илүү ихийг мэдхийг ер нь хүсдэг. Харин одоо хүүхдүүд ийм нөхцөлд сурч байхад сургууль юу хийв? Салбарын яам яагаад өсвөр насныханд ийм агуулгатай ном нийлүүлсэн бэ? Хараагуучдын холбоо яагаад нэг бүр нь 1-4 сая төгрөгөөр ийм ном хэвлүүлсэн бэ гэдэг асуултад хариу ирье. Энийг одоо нуугаад авах юм байхгүй. Улсын хэмжээнд ерөөсөө энэ мэргэжлэр төгссөн багш нар бол ховор байдаг. Гэхдээ яг манай Монголын л нөхцөл байдал байна л та. Одоо имгэнэлтэй ч юм уу, инээдтэй ч гэх юм уу те. Эхлээд бид боловсрол соёл шинжлэх ухаан, спортын ямыг зорилоо. Салбарын сайдаас нь энэ талаар тодруулах хүсэлтэд удаа дараалан илэрхийлсний эцэст Эрдэнэчмийг дарахтаа уулзахаар болсон юм. За яг энэ номын төрөл дээр бол бид бол бас тодорхой мэдээлэлүүд бол алга байна. Тийм ээ. Нэгсэнд бол хянаагүй байх юм тийм. Би хянаагүй гэж хэлээгүй байна. Энэ ажлыг чинь хариуцж исэн улсууд, гэрээ хийсэн улсууд, хүлээж авсан ажлын хэсэг гэдэг ингээд улсууд байгаа шүү дээ. Тийм энэ бол
жил болгон тодорхой төсөл арга хэмжээний ажлууд хийгддэг. Энэ хүрээнд хийгдсэн нэг л ажлын жишээ. Улаанбаатар хотын номын санд насан туршдыгээд нийт хараагүй иргэдийн ном унших боломжийг өргөжүүлэхтэй холбоотой хийсэн ийм зүйл байна. Энэний тодорхой хувьд нь ерхий осрлын тусгай 116 дугаар сургуулийн номын фондын өргөжлөлтөнд нь зориулж олгогдсон ийм л зүйл байгаа юм. Энэ бол харьцангуй асуудал. Номын сонголтын тухай асуудал энэ төр бол бас бүгдийг биш хөрөнгө санхүү хязгаарлагдмал байгаа үед хамгийн чухлын гэдэг сонголтын асуудал бол бас эргэж харах зүйлээ гэж бид ингэж ойлгож байна. Номын агуулга 4 сая төгрөгийн DVD ямар учиртай талаар ингэж мэдээллээ. За тэгээд ном үнэтэй гарчээ. Гэхдээ энэ бол үнэтэй биш. Одоо жишээ авъя л да, нэг номыг сурах хүчгээ бодъё. 10,000-аар хэвлэлээ. 1000% хэвлэхэд 10 сая төгрөг. Тэ 2000% хэвлэхэд 20 сая төгрөг гарна. Тэгээд дараа нь тэр номын ихийг бэлчээд ингээ хэвлэх болгонд 20 сая 30 сая төгрөг л яваад байна тий. Тэгэхээр нэг номыг 10,000 гэж байгаа боловч ошруулахын тоогоор ном маань үнэтэй болоод явчих штэ тий. Яг дээсийн ном бол тэхгүй. Эхлэлтийн зардал бол хямдхан. За 4 саяар юу яалаа гэж бодъё. Одоо би бол бас хичнээн ном 4 саяар яасан санахгүй байна л да. 4 саяар нэг ном гарлаа гэж бодъё. Нэг ном өртөг. Гэхдээ тэр номыг 1000% хэвлээ. Ахиж мөг нэмэгдэхгүй. 4 саяд л нөгөө 1000% гарч байгаа. 10,000% хэвлээ. Ахиж мөг нэмэгдэхгүй 4 саяд гарч байгаа. Яагаад нүгэл нэг удаа хэвлчихсэн байхад тэрийг үлсэ оршруулна гэсэн оршуулахад зардал ордоггүй. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гэрэл ерөнхийлөгчийн яриаг нотлохын тулд бид хөндлөнгийн их сурвалжуудыг ирэлхийллээ. Тус холбооны экс ерөнхийлөгч ийм мэдээлэл өгч байна. Дези формат бол аудио форматыг яг ийм байдлаар одоо чинь хараагүй хүн, харааны бэрхшээлтэй хүн гарчгаар нь, бүлгээр нь, хуудасаар нь зогссон газараасаа үргэлжлүүлээд унших, шөө дээр нь шаардлагатай бол тэмдэглэл хийх ийм боломжийг олгосон ийм яг хараагүй хүн зориулсан тусгай ийм зориултын формат байдаг. Тэгээд энэ форматаар ном бүтээн гэдэг нь өөрөө бас нэлээд их ажиллагаа шаарддаг. Зүгээр одоо чинь аудио бичлэг ердийн студид хийгээд одоо MP3 болгодогтой адилгүй нэлээд их ажиллагаа шаарддаг. Энэ чинь өөрөө бүх одоо чинь ингээд бичлэгээ хий чинь за тэгээд хуудаснуудаа бүгдийг яг энэ форматтаа оруулж тэр одоо өгүүлбэр текст хоёр бол бас холбогдож явах хэрэгтэй байдаг. Аудио форматаас гадна ердийн текст формат бас одоо чинь гарчиг хуудас бүх юм нь бол давхар текстээр ингэ шивж оруулж явдаг ийм формат байт юм л да. Насанд хүрсэн хүмүүст, насанд хүрэгчдэд зориулагдсан номыг 116 руу шилжүүлсэн бол тэр боловсролын яамны ажил хариуцсан тэр хүмүүсийн бас анхаарах хэрэгтэй асуудал байсан байхаа. Гэхдээ бүр нэг аймаар хуулиар хоригдсан садар самуун тийм ээ 9 бусын юм тэр хүүхдүүд рүү нийлүүлжээгүй бол харааны бэрхшээлтэй хүүхэд яагаад одоо ч тэр тагнуулын тухай ч юм уу те эрүүл хоолны тухай ч юм уу те ном уншиж болохгүй гэж болно шүү дээ би тэгж бодож байна. Боловсролын яамнаас 50 сая төгрөг гаргаж хэвлсэн номны заримыг Нацагдоржийн номын санд нийлүүлсэн байна. Одоо тус номын санд Дейзи өргөтгөлтэй номыг өдөрт хэдэн хүн уншдаг талаар ер нь Дейзи форматтай ном энгийн сонсдог ном юугаараа ялгаатай вэ гэдгийг үзүүлье. Бид нар сонсдог яг сонсож хүлээж авдаг ч гэсэн одоо энэ тоног төхөөрөмжнүүд дээр уншигдах зориулалтаар тусгай форматаар яг олон улсад одоо оюуны өмчийн бүх гэрээ хууль журманд заасан юм тусгай формат байна. Хөрвүүлдэг. Энийг яг хүртээмжтэй хэлбэрийн формат гэж юм л да. Энийг Дейзи гэж нэрлэдэг байхгүй юу бид нар. Тэгэхээр хараагүй хүмүүсийн номыг бол сонсдог ном гэж шууд нэрлэдэггүй. Яг бидний хувьд бол хараагүй хүмүүсийн Дейзи хүртээмжтэй ном гэж нэрлэдэг. Машуулж үзэж энэ одоо чинь Дейзи CD эсэн шүү дээ. Тэгээ CD энэ дэр болгосон ном. Тэгээ энэ одоо энэ хоёр төхөөрөмжийн хувьд бол энэ хоёр бол хоёулаа memory card-аар уншдаг ном. Энэ төхөөрөмжийн хувьд бол CD-гээр номыг уншдаг.
Тэгээд одоо энэ канопнууд байгаа шүү дээ. Энэ 1-9 хүртэлх тоотой энэ канопнууд бол одоо хууцны тоогоо оруулах те ямар гарчхан дээр очих тухайн номноос хайлт хийх тийм боломжуудыг олгодог энэ товчлуурууд нь. Тэгээд энэ төхөөрөмжийн хувьд бол өөрөө яг шууд CD-н дээр бас дээзийн ном хийдэг одоо сайн дурын уншигч нар бас ашиглаж болдог. Манайд бол яг хоёрхан байдаг юм төхөөрөмж. Одоо тэгтээ 116 дугаар сургууль дээр бахан CD-нүүд төрөгцсөн байсан. Энэ уншдаг төхөөрөмжөнд бас хамт өгсөн үү? Ийм уншдаг төхөөрөмж бол нэг байгаа. Тэгээ бусдын CD тоглолт хөгжмөнүүд байдаг юм бас. Яг ийм төхөөрөмж нь бол зөвхөн хоёрхан байдаг. Тэгтээ энэ юуг бол энэ компьютер дээр бас яг ингэж хүртээмжтэй форматаар нь уншдаг програм бас байдаг аппликейшн. Нууд бол одоо bookmark гэдэг номдоо тэмдэглэгээ оруулдаг. Хэрэгтэй хэсгээ тэмдэглэдэг. Тэр нэг номны хавчуурах гэдэг шүү дээ. Жирийн хүмүүс тэрнтэй адилхан үйлдэл хийдэг. 5 6 нь болохоор хурдлуулж байна номоо. Энэ 4-г нь болохоор ингээд удаашруулж 4-ийн тоон. 5-г нь ингээд нормал болгоод за 7-гийн тоон дээр current page 0 total page 496 enter the page number to move to volume 18 current page 0 нийт хуудас маань 496 хуудастай ном гинэ. За одоо би эндээс хэд дээр очих вэ? За 351 дэх хуудас. Ингэж оруулаад окей тарна. Ингээд яг 351 дэх хуудас эндээс current page 351 total page 496 Насанд хүрэгчид ийм сэдвэр хоорондоо талцаж байх зур харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд барайл номын хүртээмж тоног төхөөрөмж ямар байна вэ гэдэг дээр хөндлөнгийг сурулж ийм байр суурь илэрхийллээ. Хичээлд нь одоо энэ ярьдаг програм тэр монгол хэлний ярьдаг програм тэр байхгүй. Тэнд braille display гэдэг төхөөрөмж байгаа. Тэр бол одоо шууд Word дээр бичигдсэн файлыг braille-аар шууд уншдаг тийм төхөөрөмж байхгүй. Тэрийг бол би яг монгол braille-ыг яг тэр компьютерийн системд нэвтрүүлээд тэр төхөөрөмжийг би монгол хэлээр ажилуулдаг болгосон юм байхгүй. Гэтэл ерөөсөө тэрэн дээр ирээ байгуулад хамтарч ажиллаад тэр сургалтын орчин одоо цахим болгох те тоног төхөөрөмж ашиглах тэр нөхцөлийг ерөөсөө хангахгүй байгаа юм л дээ тэр хүмүүс шууд хэлэхэд бол ер нь бол яг хөө зүгээр хэд хувийн амбица хөөгд идэв юм уу те хүүхдүүдийн илүү технологийн дэвшилтийг хүрч мэдэрч сурах тэр боломжийг бол ханд босгочод байна. Гэхдээ ер нь бол нэг ийм зөвөр би шууд зүгээр ингээд урдныхан захирлууд ч гэсэн нэг тийм ашиг олох тэр нөгөө тим сургууль тим газруудад нэг маш их хандив тусламж янз бүрийн байдлаар өгдөг байхгүй юу. Тэр нэг талдаа тэр бүхнийг аваад тэгээ хүүхдүүдийг нэг тим байдалд байлгаад одоо ийм хэцүү байдаг гэдэг тим юмд байлгаад тэгээд л ерөөсөө тийм хандив юм авч л суух тийм л одоо зорилготой шууд хэлгээд тэрнээс ш одоо хүн ороод харахад энэ сургууль ийм хөгжилтэй ингэж одоо технологийн дэвшил ашиглаад ингээд хөгжиж байгаа сургууль гэж харагдуулахгүй байх тэр нөгөө нь хандив тусламж авах янз бүрийн юм одоо хамрагтад ашигтай гэсэн тийм одоо байдал гарах гэдэг юм шиг л санагддаг шүү дээ. 4-р сарын 18 хараагүйчүүдийн холбоо хэвлэлийн хурал зарлав. Агуулга сургуулийн захирал хараатай хүн тул бидний асуудлыг мэдэхгүй байна. Хараагүй сурагчдыг үл ойшоодог салбарын сайд огцор гэж шаардав. 2017 оны 4-р сарын 18 сургуулийн захирал хараагүйчүүдийн холбооны хэвлэлсэн номуудыг хэрэггүй гэж мэдэгдэв. 2017 оны 4-р сарын 20 хэвлэлийн хуралд оролцсон багш гадуурхагдж байгаагаа илэрхийлв. 2017 оны 4-р сарын 20 сургуулийн захирал сурагчдаас ярилцлага авахыг хориглов. Салбарын яам 100 сая төгрөгөөр хэвлэсэн номын агуулгыг өсвөр насныханд нийлүүлсэн номын агуулгыг хянана гэж мэдэгдэв. 2016 онд хэвлэгдсэн номыг 2017 онд хэвлэлээр мэдээсний дараа л хянана гэв. 2017 оны 4-р сарын 20 хараагүйчүүдийн холбоо 1-4 сая төгрөгөөр ном хэвлэх нь хямд зардал гэдгийг мэдэгдэв. Тийм учраас одоо энэ сургуульд бид энийг хүлээж авах боломжгүй гэд одоо хараагүйчүүдийн холбоонд
хүсэлтэд тавьдсан. Тэгээ харин одоо тэр хараагуйчдын номын санд байж ивэл насанд хүрэгчд энийг одоо хэрэглэх юм боломжтой. Сургуульд бол одоо үнэндээ тарахгүй байна гэдэг хүсэлтийг л тавьчихад байгаа. Тэгээд үүний тайлбарлал өгсөн байлээ л дээ холбооноос төгсөх ангийн сурагчдын гэдэг юм уу ахлах ангийн сурагчид нар 21-тэй 20-тэй залуучууд бас байдаг. Тэднэрт зориулж ийм ном хийсэн гэдэг тайлбар хэлсэн байлээ л дээ. Яг надад бас яг тэгжээлээ. Би энийг ингээд хэлэхээр номын сандаа тавиа насанд хүрэгчд одоо хэрэглэхэд боломжтой юм байна гэхээр танад ч гэсэн одоо насанд хүрсэн хүүхдүүд зөндөө байгаа. Гэхдээ хэдийгээр насанд хүрсэн ч гэсэн эдгээр хүүхдүүд энд ерөнхий боловсрол авч байгаа хүүхдүүд шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр би бол одоо үнэндээ таарахгүй байна гэдэг. Яг тийм 20-тэй 21-тэй сурагч хэд үгүй. Зөвхөн одоо энэ жил төгсөж байгаа сурагчдаас бол одоо 21-тэй 1-2 хүүхдэл байгаа шүү дээ. Бичгээр өгөө гэсэн. Хүүхдэд гарын үсгээ зураад өгсөн. Сургууль дээр ийм болохгүй байна. Энийг тэр ингэж сайжруулмаар байна гэж. Тэгээд тэр дагуу бид нар ямар асуудал тавьсан бэ гэхээр хүүхдүүдэд хэлж исэн. Битгийнд оролцоороо гэж. Тэгээд боловсролын яам тэр хүүхдүүдийн тавьсан хүсэл, багш нарын тавьсан хүсэлдэг багш нар ч гэсэн өөрсдөө боловсролын яам тавьсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд чив чимээгүй. Тэгээд бид нар боловсролын яамны сайдыг хөгжүүлэх гэсэн хүсэл тавьсан. Нэг ийм холбоо сургууль хоёрын хооронд зөрчил үүссэн юм шиг харагдаад байна. Юу нь яг вэ? Энэ дээр одоо ингээд манайх чинь бие даасан төрийн бас байгууллага тий. Тэгээд сургуульд болол за сургуультай бид нар уулна. Анх ингээд захирлыг тавьсан тавьж мэдээж хамтарч ажиллах гэж оролдсон шүү дээ бид нар чинь янз бүрийн ажлуудыг одоо зарим асуудлаар хамтарч ажиллаж ирсэн. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг одоо их хурлаас ажлаас гаргаад тусгай сургуулиудаар явлаа. Ажлуудыг үзлээ. Сургууль маань нэг л болохгүй байх тий. Янз бүрийн асуудал ярьлаа. Бид нар боловсролын яамд асуудал тавьж исэн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг салбарын яам нь бидэнд хамаагүй гэдэг байдлаар хандах харин холбоо сургууль хоёр нь хоорондоо хөлөөж ийлцэж хүүхдүүд ямар боловсрал эзэмшиж байгаа вэ гэдэгт анхаарах хөнгө ийм дүр зураг өнөөдөр манай нэгэнд байна. Иймийн тулд өнөөдрийн бодит байдлыг танд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Нийгэмд тулгамдсан үйл явдлыг нийтэд мэдээлэх нь сэтгүүлчийн үндсэн үүргийн нэг. Өдөр бүр болж байгаа олон үйл явдлыг сургаар биш их сурвалжаас таамгаар биш баримтаар баталгаажуулах нь миний үндсэн зарчим. Эгэл хүмүүстэй уулзаж тэдний түүхийг сонсох нь миний ажлын ололт. Энэ л миний ажил, миний амьдрал. Бид хатгалцсан хариу авдаггүй. Хүн бүрээ олж чадахгүй мэдээллийг танд хүргэнд халуун цэг дээр нь очиж тэдгээр түүхийг танд мэдээлэх болно. Би сэтгүүлч Баццэг бодит байдал сурвалжлагыг танд мегмар гараг бүр хүргэнэ.